Монгол улсын засгийн газар, Герман улсын засгийн газар хоорондын хилцээрийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслийг хэрэгжүүлж байгаа юм а. Нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжиж байгаа учраас хоёр тал төслийн 2 болон 3 дугаар шатыг хэрэгжүүлэх харилцсан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан байна. Ээлжид санхүүгийн хамт ажиллагаа. За биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн 2-3 дугаар шатанд Германы цэргийн босголтын зээлийн банкар дамжуулан нийт 27.5 сая еврогийн төсөл эх оноос хэрэгжинэ. Төслийн 1-р шат 2020 онд дуусах юм а. За энэний үр дүнд бол одоо бүс нутагт бид нар түшгэлсэн одоо байгаль хамгаалангаа одоо сурталчлах одоо энийг түшгэлсэн аялал жуулчлал хөгжүүлэх мөн нутгийн иргэдийн одоо байгаль орчны талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх юм боломж болж байгаа. Энэний хүрээнд цаашдаа тусгай хамгаалалтаа газар нутгийг түшгэлсэн одоо сүүршлийн бүс аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүн гарах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За энэ төслийн бий болсноос хойш 11 одоо тусгай хамгаалтын газрын одоо үйл ажиллагааг дэмжсэн ийм одоо төсөл болсон. Энэ төсөл хэрэгжээд одоо 20 онд дуусах гэж байна. Энэ төсөл маш амжилттай хэрэгжсэн. Гарын үсэг зурх хоёр мөн Герман улсын эчин сайдын яамны элчин зөвлөх байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбатад төслийн 1-р шатны хүрээнд хамгаалтын захиргаадад хүлээлгэж өгөх тоног төхөөрөмж хувцас сэргэлийг мөн өгсөн юм а.